Байна уу? Сайн байна уу? Уянгаа мөн үү? Маман. За, өдөр мэндийг хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу та? За, тантай одоо нийслэл Улаанбаатаратаас удастай мэдчилгээ онлайн радиогоос холбогдсон байгаа маа. Манай радиогоор дамжуулаад зоригоо хэмээх залуугаас танд мэдчилгээ илгээсэн байгаа. Тэгээ илгээсэн мэдлэгийг дамжуулж өгөх гэсэн юм та хүлээвэн сонсох боломжтой байна уу? Хоёулынх нь нэрээ ердөөнийг 5 минут болох юм аа. За, тэгвэл дамжуулж өгье танд. Юуны өмнө хайртай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Мөн хамгийн дөрөнд энэхүү мэдлэгээр дамжуулаад чамаасаа чин сэтгэлээсээ уушлалтгүй марина. Харийгаа бас муухай эцэн гаргаж орлуулж гомдоосонд үнэхээр их уучлаарай. Харин гаргасан алдаанд маш их гэмшиж байгаа. Хайрлуулахад зүрх яаж догдолдгийг хүн хүнээ дүүргэж бүтэн болдог гэдгийг чамаас албан мэдэрсэн. Энэ амьдралд хайрын чамтайгаа ужирсандаа үгээр хэлхийн аргагүй тийм л их жаргалтай байдаг юм шүү. Амьдралд мандсан нармын чимэн юм шүү. Чамтай хязгааргүй хайртай шүү. Харайгаа уучлаарай гэд дуучин Өвзи Мишель хоёрын дуулсан чиний тухай хэмээх сайхан дууг тань зориулсан байгаамаа. За, хоёулаа хайртайхан тань зориулсан дууг сонсоод иргэд холбогдъё. Та уцаа битгий салгаарай. За. За, тэгэхээр бидэнгүүд сая хайрт бүсгүй уянгаадаа зориулаад хайрт залуу зоригоо хоснол гээсэн мэдчилгээг хөргөж дууслаа. Заригд уянгаатайгаа холбогдъё байна уу? За, тэгэхээр бидний яриа бас бичлэг болон хадгалагтай болдго юм аа. Энэ хүмүүч танд зоригоодоо бас хандаад хэлэх үг байгаа болоо. Баярлалаа. За, тэгэл
яах вэ? Хоёрхан цаашдаа амьдралдаа энэ хорвоогийн хамгийн сайхан бүгдийг хүсээ амьдрал нь үргэлж аз жаргалаараа дүүрэн байхыг хүсэн өрөөё. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За маш их баярлалаа. Баяртай.